1-2 жилийн хүндрэллийн асуудалтай бол одоо ойлгож байгаа төсөв тодгол их өөдрөг байсан нүүрснээсээ хараат байсан одоо орлого маань тасалж байгаатай холбоотой. Тэгвэл нэлээд хэдэн жил 20-30 жил үрж авчирч ирж байсан олон хүний итгэл сэтгэлтэй холбоотой энэ юмнуудыг бол одоо бас хамаагүй өөрчилж болохгүй. Сая тэр аудитын ерөнхий аудитор маань хэллээ. Энэ олон цомогтголын асуудалтай холбоотойгоор тэр тэтгэмжийн асуудлыг давхар шийдэх ёстой шүү гэд. Харин мөнгөний тавиг байгаа юм биш үстэй. Хуулийн эргүүлэн татчихад. Тэгвэл тэтгэмжтэй холбоотой асуудал юм. Тэгэхээр энэ тал дээр одоо би бас буруу ойлголт авах. Тэрийг тодруулж асуумаар байна нэг. Хоёрдугаарт тэр эрүүл мэндийн юу гэдээ харахад хүний амь настай холбоотой асуудал шүү. Энэ бол 1-2 албан тушаалтны за чадаагүй нь хохин чаддаг нь юу гэхээр одоо магадгүй чаддаг нь гэхээр хамгийн мэрэгсэн хурдан тендерээ зарлж авч чаддаг овсгоотой сэргэлэнгүүдийнх нь аз. За тэгээд тэнд нь судлах инхтэх гэдэг эрүүл мэндийн тоног төхөөрөмж гэсэн өөрөө бас явдалтай. Тийм учраас энэ дээр одоо бүгдийг хаснахээс илүү тодорхой хувийн нэг яаралтай тэр эхнийхсэн үр хөвгтэй холбоотой хавдар одоо бусад өөр юу эдээ. Энэ тал дээр бол одоо манай Чембүрийн сайд бол одоо өөрөө бас сайн мэдж байгаа учраас энэ тал дээр нэг ярьж үзвэл яасан юм бэ гэдгийг бас би хэлмээр байна. За оронтой 9 хувиар сомготхоно гэдэг Санжаа ойд маань багш эмч гэдэг томьёолоор орцсон гэдэг нэг юм дахиад хэлчихье. Босрол эрүүл мэндийн салбараас бусад гэж би ойлгоод байгаа шүү дээ. Энд чинь совилогч байдаг шүү дээ. Зарим аймагуд тэр 20-30-аараа дутуу байгаа. Бүр хэмнэх нь байдахгүй. Тэр хүмүүс гарвал тэр аймгийн эмнэлгийн үйлчлэгээ тэр чигээрээ зогсохоор. Тэгэхээр бид нар магадгүй маш олон хүн амны хэрэг юунд бас орох үедээ. Совилогч бол хамаагүй тэр туслах багш хамаа авахгүй гэж хүүхдийн асуудал гарч ирнэ. Тийм учраас энэ тал дээр бол би тодруулж асуумаар байна. Багш эмч гэдэг томьёолоор орсон бусдын бол одоо цомгдох болчиход байгаа гэдэг юмыг тодруулж асуумаар байна. За ажилгүйдлийн тэтгэмжийг энэ даатгалын сан дээр тусгасан уу гэдгийг би асуумаар байна. Одоо энэ чинь 14 мянган хүн за түүний ажилд ороогүй байгаа гэд байж байгаа хүмүүсийг цомгдохоор хичнээн хүний ажилгүйдлийн даатгалын сангийн мөнгийг нэмж оруулж ирсэн үү гэдгийг хэлмээр. За эрүүл мэндийн даатгалын сангаас нь оролдоод хэрэггүй байгаа юм да. Тэгтээ тэргүй хурж ядаж байгаа. Одоо манай энэ төсөө ярьж байгаа сангийн яамныхын хавдар мавдар одоо тэр өөр нэгдүгээр эмнэлэг өөр хөдөө гадаа очиод нэг үзээч. Тоо хараад үзэгний үзүүрээр тоо өөрчилж болно. Тэрний цаана олон мянган хүний амнаас эрүүл мэнд эм тариатай холбоотой асуудал байгаа. Ажилтан албаа хаагчтай холбоотой асуудал байгаа. Тийм учраас яг хэмнэж болно. Дахиад дотор нь нягтуул бас юм байна шүү. Би бас олон юм яриаг байгаа. Зарим тэр барилга байшиг тэгвэл дахиад нэг хэдэн жилээр хойшлолчул яадаг юм. Эм тариатай холбоотой асуудал гэхээсээ илүү тэр байшинт орохгүй асуудал 1-2 жилээр хойшлох хүртэл асуудал байж болохоор байгаа. За сангийн яам хариулахаас Санжаад Дорж дарагт 7 дугаар микрофон. За сангийн яам Санжаад Дорж гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөн дээр бол юу гэж заасан бэ гэхээр төрийн албаны шинжилгээг хийж таслал тавиад чиг үүргийн давхарлыг арилгаж таслал тавиад төрийн албаагчдын тоог хаалтан дотор багш эмч нараас бусад 9 хувиар бууруулах замаар чадварлаг цомхон бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ гэдэг яг ингэ заасан. Тэгээд яг энэ хилцүүлгийн үеэр бол чуулган дээр болон байнгын орон дээр бол бас энэ гишүүд бол тодруулж асууж байхад бол энэ 9% цомгтголд нь өөрөө болвол бас төрийн зарим одоо албууд дээр арай өөр хувь процентоор бол явахаар бол тайлбарыг бол тухайн үед хийгээд явж ирсэн. За цомгтголтой холбоотойгоор бол бид бол хоёр янзын баримт мэдээлэл дээр тооцоолж бол энэ удаагийн тодглоор бол оруулж ирсэн. За нэгт нь бол үндэсний аудитын газраас бол хүний нөөцийн аудитыг бол хийсэн байгаа. За үүн дээр бол сул оронтой бол 5000 гаруй гэсэн ийм тооцоо бол гарч ирсэн. За манайхаас бол цалингийн мэдээллийн систем дээр бол 6000 оронтой бол сул байна гэдэг ийм тооцоо бол гарч ирсэн байгаа. За түүнчлэн 2025 оны төсвийн жилд бол 7.3 мянган төрийн албаагч бол дэвтэрт гарахаар байна гэдэг ийм тооцоо бол байж байгаа. За энэ тооцооллын хүрээнд бол бид нэр аль болох одоо бодитоор одоо хүн халахгүй байхаар зөвхөн сул оронтойг ингээ бууруулах замаар энэ асуудлыг бол эхний ээлжинд шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээ хоёрдугаар ээлжинд бол юу вэ гэхээр 2026 оны төсвийн төслийг бол өргөн барих хугацаанд бол чиг үүргийн шинжилгээ хийгээд
төрийн нийт албан агчид нь бол буурахаараа тоо нь бол бариулж бууруулахаар за харин албад болгон дээр бол энэ бол хэрэгцээ шаардлага нь бол арай өөр байгаа хэрэгжүүлж байгаа чиг үүргүүд нь өөр байгаа. Энэ дагуугаа бол тооцооллыг бол бид одоо хийж оруулж ирнэ гэсэн ийм тооцоолттой бол байж байгаа. За нийгмийн даатгалын сан дээр бол ажилгүйдлийн даатгалын сан дээр бол бид нар холбогдох зохицуултыг бол оруулж ирсэн байгаа. За тухайн байгууллагаас нь өгөх 3 сарын тэтгэмжийн зарлиг бол батлагдсан төсөлтөй багтаа гэдэг байдлаар бол бид орж ирсэн байгаа. За ерөн төсвийн даатгал дээр бол ердөө 3 төрлийн зардал бол нэмж оруулж ирсэн. Бусад бүх зардлыг бол ингээд бууруулсан байдлаар бол оруулж ирсэн байгаа. За эхнийх нь бол одоо дөрөв ярьсан кооптой холбоотой зардал, хоёр дахь зардал нь бол ТЭЦ 3-ын осолтой холбоотой зардал. За гурав дахь нь бол энэ байгалийн амьшиг одоо төмөртэй холбоотойгоор бол засгийн газрын нөөц сангийн зардлыг бол нэмэгдүүлэхээр бол тоож орж ирсэн байгаа. За бусад бол зардлуудыг бол огт нэмэгдүүлээгүй байгаа. За Баатархуу гишүүн. Тодруулав. За Эрдэнэт гишүүн. Тодруулах юм надад. Тэгээ 30 жил ажилласан хүний 3 сарын тэтгэмж өгөл хөөх гэж байгаа юм байна л да. Тэгээ тэр хөгжлийн төлөвлөгөө мөлгөө гэл та нар зарим үедээ биелэхгүй болохоор тэр чигээр нь хаждаг. Одоо болохоор нэг сүрхий яг энэ дэр заацсан үг үсэхгүй бид тэр өгчтөн биелүүлэх ёстой байтэр гэл одоо ингэж бас юмд хэд туйширч хандаж болохгүй. Амьдрал баян. Тийм учраас тэр чинь одоо яг өнөөдрийн энэ нөхцөл байдал шиг юмыг тооцож бас хийсэн зүйл бол биш. Жилийн өмнө бол асуудал бас өөр байсан. Тийм учраас энэ хүний аж амьдралтай холбоотой асуудал төр хамаагүй гэж хандаж болохгүй хаа. Нэг совилогч одоо тэтгэвртэй гарчод оронд нь хүн авахгүй гэх юм уу? Нэг диализын бөөрийн аппарат дээр ажиллаж байгаа нэг хүнийг одоо тэтгэвртэй гарах га түр зүр тогтоож барай хүмүүсийг гарсны дараа оронд нь энэ хүн авахгүй. Энэ хүмүүс өхөл өгөх гэж байгаа юм. Тийм учраас иймэрхүү юмнуудаа айгуу сайн бодоорой. Сүүлд нь асуудал гарсан тохиолдолд хөдөлмөрийн томоохон маргаанууд гарсан тохиолдолд бол энэ сүүлд нь одоо төсөв батлагдсны дараа шийдэх шийдэж. За Баатархуу гишүүн асуулт асууна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг